Боловсрол танимэгдэхүй шинжлэх ухааны Human Channel үзүүлж байна. Өнөөдөр та бүхэндээ танилцуулж байгаа бидний сэдэв бол мэдрэлийн ядаргаа. Тэгэхээр өнөөдөр бидний зочноор сэтгцэн эрүүл мэндийн төвийн стрессийн шалтгаант эмгэгийн тасгийн эмч Баярмаа оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн нөгөө нэг сэтгцэн эрүүл мэндийн боловсрал олох гэдэг нөгөө чиглэлийнхаа дагуу хавар болж гин хүн амд их тохиолддог юм түгээмэл тохиолддог гэмгэг болох мэдрэлийн ядаргааны талаар танаас ингээд мэдээлэл авах зорилгоор өөрөө оролцуулж байгаа. За тэгэхээр яг энэ нөгөө нэг саяхан хэлсэн сэтгцэн маш олон нөгөө нэг юм бүлэг өвчнүүд байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр энэ чинь яг завсрын эмгэг гэж үг хэлээд байгаа юм бэ? Ямар эмгэгүүд ордог юм бэ? Энэ мэдрэлийн ядаргаа, мэдрэл сүлдэлт гэдэг эмгэг маань ямар эмгэг юм бэ? Та тэр талаар бидэрт хэлж өгөөч. За сэтгцэн өвчин гэж нэг тустай ойлголт байгаа. За сэтгцэн хувьд эрүүл гэж тустай ойлголт байгаа. За энэ хоёрын яг өвчнөд орохгүй мөртлөнгөөсөө эрүүл байдлаас нэг жоохон ялгаатай байдлыг болохоор завсрын эмгэг гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ олон улсын өвчний 10 дугаар ангилалд болохоор яг завсрын эмгэг гэдэг ойлголт бол байхгүй. Энэ нь стрессийн шалтгаан сэтгцэн эмгэг гэдэг ойлголтоор орж ирдэг. Нэр томьёогоор орж ирдэг гэсэн. За тэгэхээр эрүүл байхаараа ямар гэдгийг, өвчтэй байхаараа ямар гэдгийг, тэгвэл завсрын байдал гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэхээр сэтгцийн хувьд эрүүл гэдэг маань бие махбодын хувьд ямар нэгэн өвчин эмгэггүй байхаас гадна сэтгэл зүйн хувьд нийгэмд дасан зохицох чадвартай, өөрийн өдөр тутмын ажиллаа хийх, хичээл сургуультаа явах, за бусад хүмүүстэй харилцааны хувьд ямар нэгэн асуудалгүй бөгөөд гол нь нийгэм дасан зохицох чадвар нь алдагдаагүй байгаа энэ байдлыг бол бид нэр сэтгцийн хувьд эрүүл дасан зохицох чадвартай хүн байна гэж үзэж байгаа. За тэгтэл өвчин гэдэг ангилалд болохоор олон улсын 10 дугаар ангилалд хамаарагдж байгаа оншийн шалгуураар шалгуурыг даваад тэгээ дээрэс нь эмчилгээ шаардлагатай байгаа. Тэр оншийг болохоор бид нэр сэтгцийн өвчин гэж үзээд байгаа. За тэгвэл завсрын байдал гэдэг маань тодорхой хугацаагаар, удаан хугацаагаар биш, ер нь тодорхой хугацаагаар нийгэм дасан зохицох байдал нь төр алдагдсан байдлыг болохоор бид нэр завсрын эмгэг гэж үзээд байгаа. За энэ маань өөрөө удаан хугацаар үргэлжлээд хүндрээд бүр ингээд оншин шалгуурт нийцгэц болчих юм бол энийг бид нэр өвчин гэж үзээд энэ байдлаасаа тодорхой хэмжээний амьдралын одоо зөв хэвшил дадалт байгаад эрүүл зөв хооллоод өөрийнхөө стрессийг зөв тайлаад ингээд эрүүл байдал руу шилжих боломжтой. Энэ байдлыг болохоор завсрын эмгэг гэж үзэж байгаа. За тэгэхээр таны ярьсан өнөөдрийн бидний сэдэв болох мэдрэлийн ядаргаа гэдэг маань ер нь бол энэ завсрын эмгэг буюу стрессийн шалтгаантай үүсэж байгаа эмгэгүүдийн нэгт ордог ийм одоо эмгэг байгаа. За тэгэхээр магадгүй ингээд айгу олон төрлийн ингээд эмгэгүүд байгаа шүү дээ. Энэ стрессийн шалтгаантай эмгэгүүд донд. Тэнгүүт биднэрт ингээд тохиолддог яг эмчнэр тохиолдог юм юу гэдэг вэ гэхээр яг нэг магадгүй ижил төрлийн шинж тэмдэгтэй мөртлөөсөө тэрийгээ нөгөө нэг яг аль эмгэг юм бэ? Яг надад юу тохиолдоод байгаа юм бэ гэдгийг таньж мэдэхгүй яваад байдаг тохиолдол их байдаг. Одоо жишээ нь манай ингээд улсын 1-р төв эмнэлэг дээр ингээд гарч байгаа тохиолдлууд дотрийн нөгөө нэг эмгэгийн тасгууд дээр их тохиолддог зүйл байдаг байхгүй. Яг биеийн шалтгаантай юм зөөгөрүүд ингээ илэрчихсэн ядарч сүлдаад байна. Ямар нэгэн тусал юм тариг хийлгэмээр байна. Миний нэг биеийн их муу байна гэсэн мөртлөөсөө яг нэг тодорхой өвчин тэнцээ байхгүй. Яг шинжилгээ болон лабораторийн шинжилгээгээр гарч ирэхгүй. Тиймэрхүү би зүгээр ядраад байна гэдгээд яваад байдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ олон шинж тэмдгүүдийг яг ямар шинж тэмдгүүд нь гарах юм бол би энийг мэдрэлийн ядаргаа гэж оншилах юм. Тэ бусад нөгөө нэг юм ижил төстэй эмгэгүүдээсээ магадгүй ялгааны байдаг юм бэ гэж ялгаж салгаж хэлвэл. За тэгэхээр би түрүү хэлсэн нөгөө стрессийн шалтгаан сэтгцэн эмгэг гэдэг ангилал дотроо мэдрэлийн ядаргаа гэдэг маань зөвхөн нэг бүлэг нь. Гэтэл энэ стрессээс шалтгаалж байгаа өвчин эмгэг маань дотроо одоо олон улсын ангилалтаа болохоор F40-оос F48-40-оос хүртлээ ингээд 7-8 бүлэгт ингээ хуваагдчихж байгаа байхгүй. Тэгтэл тэр дотор ч айдсан эмгэг орон сэтгэл төвшөлт орон за дээрээс нь сэтгэл гутралын байдалтай ч юм уу те. За эсвэл болохоор нөө биечсэн эмгэг буюу таны яриад байгаа одоо бие махбодын зовироор илрээд байгаа энэ байдал орно. За дээрээс нь мэдрэл сүлдэл маань өөрөө орчиж байгаа. За тэгэхээр
бусад одоо адилхан стрессээс шалтгаалж байгаа өвчин эмгэгүүдээс юугаар ялгаатай юм бэ гэхээр хүмүүсийн хамгийн хилдэг завир бол мэдээж хэрэг хамгийн дөрөнд ядраад байна, сүлдээд байна, ажлын ачаалт авах чадвар буураад байна, эсвэл ажлын бүтээмж буураад байна гэдэг байдал хэлдэг. За мөн зөвхөн ядарч сүлдхаас гадна бие махбод ядарч сүлдхаас гадна бас оюун санаа буюу бидний оюун бодол бас ядарч сүлддэг. За мэдрэл гэдэг маань өөрөө биднийг одоо удирдах байгаа мэдрэлийн систем гэж байгаа шүү дээ. Бүх автомат болон автомат бус одоо өөрсдөө хийж чаддаг энэ мэдрэлийг удирдах байгаа бүх тэр зүйл чинь тархинд байгаа тэр мэдрэл гэдэг зүйлээр зохицуулдаг. Тэгэхээр энэ маань өөрөө тодорхой хэмжээний ачаал аваад ирэхлээр ядардаг, сүлддэг. За сүлдээд ирэхээр зөвхөн бие махбодын завираас гадна нөгөө оюуны сүлдэл гэдэг зүйлийг одоо үүсгдэг. Тэгэхээр оюуны сүлдэл гэж юу хэлдэг вэ гэхээр хамгийн түрүүлж илэрж байгаа бид нар дээр шинж тэмдэг нь болохоор их цочромтой болж эхэлдэг. За цочромтой болно гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр магадгүй ингээд жижигхэн өмнө нь ингээд анзаардаггүйсэн дуу чимээ хитрхий чанга санагддаг ч юм уу. За эсвэл ямар нэгэн дуу чимээнд их бухимддаг болоод ирдэг ч гэдэг юм уу те. Хүүхдүүдийн ингээд тэнд ингээд тоглож байгаа эсвэл зургтын чимээ эсвэл утасны чимээ эсвэл зүгээр автобусанд явж байгаад хин нэгний утсаар ярьж байгаа нь хүртэл бусад хүмүүст анзаардахгүй мөртлөнгөөсөө тухайн хүнд болохоор айгу төвхтэй санагдаад байдаг. Хит цочромтой болоод аливаа дуу чимээнээс эсвэл их амархан цочдог болдог. Эсвэл зүгээр энгийн гэрэлтэй тэр хүнд хурц санагддаг болдог ч гэдэм иймэрхүү байдлаар цочрлын шинжүүд ажиглагдаж эхэлдэг. За дээрэс нь мэдрэл сүлдлийн оюуны сүлдлийн шинжүүд дээр юу нэмэгддэг вэ гэхээр нөгөө анхаарал төвлөрөлт удаашрдаг. За мөн ой тогтоолт удаашрдаг. Ойр зүрийн юм мартдаг болоод байна гэж ярьдаг. Магадгүй одоо нөгөө нэг хүнтэй юм ярьчаал эргэж харангуудаа мартчихдаг ч гэдэм үү те утасны дугаар чийжилж авчаал тэрийг эргээд мартчихдаг ч гэдэм үү иймэрхүү байдлаар нөгөө оюуны сүлдлийн шинжүүд бас илэрч гарч ирдэг. За бүр тэнэрчээд байна гэж хэлээд байдаг. Зарим хүмүүс болохоор одоо насныхын байна эдэр гэдэг хүмүүс 40 гарцсан ч юм уу 50 гарцсан ч юм уу хүмүүс би ер нь одоо ингээ бараг насны одоо хөвгшөлтөөс болоод ингээ юмаа мартдаг болоод байна гэдэг боловч нөгөө маань тавьснаа мартаад байна. Нэг юм хийх гэж явж ийснаа тэрийгээ бүр юу хийх гэж ялаа гэж би бодоод байж гэдэг юм уу. Эсвэл хэлэх гэжсэн үгээ мартчихдаг ч гэдэг юм те. Тэгэхээр энэ маань өөрөө таны оюун санаа сүлдээд ядраад байгаагийн нэг илрэл болж таарч байна гэсэн. За тэгээд тэрнээс гадна оюуны сүлдэл болон биеийн сүлдэл ингээд илрээд байгаагаас гадна бас бие махбодын талаас сүлдлийн шинжүүд гарч ирдэг. За ургал мэдрэлийн тогтолцоо гэж автоматар одоо ажиллаж байгаа бидний мэдрэлийн тогтолцоо байдаг штэ. Тэгэнгүүт энэ маань өөрөө сүлдээд ядраад ирэнгүүт нөгөө хэвийн хийж чадчихсан үйл ажиллагаагаа хэвийнээр хийж чадахгүй болоод ирэнгүүтээ ерөнхийдөө бүх ихэнх булчингууд ийм агшилтын байдалтай суларч чадахгүй болоод ингээд нөгөө хамаг хүчээрээ дайчлаад байна гэсэн үг энгийнээр ярих юм бол тэ. Тэгэнгүүт ингээд одоо хүн чинь ингээд нэг альва нэг зүйлийг хийхдээ зүгээр нэг ингээд аваад тавих ч юм уу зүгээр нэг алхах нэг өөртөө тэгэхээр ямар нэг юм руу яарад те ямар нэг юм хурдан амжуулах гад ирэхээр ингээд гүүх хэрэгтэй болно тэрний хэмжээгээр булчин их ажиллах хэрэгтэй болдогтой адилхан бидний нөгөө сүлдээд байгаа биеийг хэвийн хэмжээгээр ажиллуулахын тулд нөгөө ургал мэдрэлийн тогтолцоор удирдагддаг бүх идэвхтэн хэвийнээсээ илүү ачааллаар ажиллаж эхэлдэг гэсэн. За ингээд ирэхлээрээ нөгөө ачаал маань ихсээд ирэхлээрээ бүх булчингууд бүрэн хэмжээгээрээ суларч чадахгүйгаас болоод агшилтын байдалтай буюу булчин чангарлууд үүсч эхэлдэг. За энэчнээс үүсч гарч ирж байгаа завир бие дээр илэрж байгаа завир нь яадаг вэ гэхээр за жишээ нь зүрхэн дээр гэж бодоход бид нэр одоо хамгийн хүчрхэг булчинлаг эрхтэн байгаа шүү дээ. Тэгвэл зүрх ингээд их хөвчлэн агшилтын байдалтай хамгаалаад ирэхлээр зүрх дэлсэгч гэдэг юм эсвэл даалт ихсэгч гэдэг юм ийм завирууд илэрдэг бол за магадгүй биеийн одоо энэ гадна талын булчингууд дээрс чангарал ажиглаг одоо явагдаад ирэхлээрээ энэ тэмдгийн булчин чангарах за эсвэл шүрмэс татах те за эсвэл энэ одоо шилэн үзүүгээр хөшгөч гэдэг юм уу ууц нуруугаар чилж өвдөх ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар биеийн талаас бас завирууд илэрч гарч ирдэг. За тэгэхээр энэ завирууд бол ер нь баг ихэнх хүн дээр гарч ирдэг завир бол энэ шилэн үзүүгээр хөшөөд нууц нуруугаар чилж өвдөөд байна шүрмэс татаад байна эсвэл чих шуугаад байна гэдэг ч юм эсвэл их хөлрөөд байна гэдэг маань энэ маань өөрөө тэр нөгөө бие махбодыг ажилуулж байгаа ургал мэдрэлийн тогтолцоо маань бас ядраад сүлдээд хямраад байна гэсэн үг болж таарат. За үүнээс гадна бас сэтгэл хөдлөлийн талаас бас өөрчлөлт гарч ирдэг. За сэтгэл хөдлөлийн талаас ямар өөрчлөлт гарч ирэх вэ гэхээр бид нар нөгөө түрүү хэлсэн цочромтгой байдалтай болдог гэдгсэн тийм. За тэгэнгүүт цочромтгой байдалтай болсноосоо шалтгаалаад бид нар нойрны хямраланд төрүүлж бараг гарч ирэх тохиолдлоос их байгаад байдаг. За нойрны хямралаасаа шалтгаалсан сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд бас гарч ирээд байдаг. За тэгэхээр нойрны хямрал гэхээр бид нар ихэвчлэн нойр хөдлөлийг бодоод байдаг.
Гэтэл нойргуудлах гэдэг маань хүн дунджаар хэвиндээ нэг 6-аас 8 цаг унтчихвэл хэвийн гэж үздэг. Гэтэл тэр цагтаа хүрэхгүй байгаа юм бол энэ бол нойрны дутагдал үүсээд байна гэж үзэж байгаа. Гэтэл эннээс гадна бас нойрны хямралууд байгаад байдаг. Тэн дээр болохоор 8 цаг унтаад байгаа мөртлөнгөөсөө эргэн тойрны орчны бүх чимээг мэдрээд байдаг, тарих амарч чадахгүй байгаад байдаг. Унтаад босонгууд өглөө босоход ийм ядарсан мэдрэмжтэй сэрээд байдаг. Энэ маань нойрны хямралын бас нэг хэлбэр. Дээрээс нь маш ихээр зүү зүүдлээд байдаг. Шүнжэнгөө зүүдлсээр өглөө босонгууд бас л ялгаагүй юм. Тарих амраагүй, толгоо өвдсөн. Шүнжэнгөө юм ботсон юм шиг тийм сэрээддэг. Тэгэхээр энэ маань өөрөө бас нойрны хямралын нэг хэлбэр болоод байдаг. Тэгэхээр нойр ингээ бүтэн авч чадахгүй, гүн нойроо авч чадахгүй, гүн нойрны үед болохоор нөгөө чангарчаад байгаа булчингууд сулраад тарих бүр дээд хэмжээгээр амраад, бие дээд хэмжээгээр амраад ингээд маргаашийнхаа ирч хүчийг аваад сэрэх ёстой байтал тэр гүн нойрыг яг тодорхой авах ёстой хугацаанд авч чадахгүй, өнгөц нойр явсаар хагаад ингээд сэрчих юм бол эсвэл дутуу нойртой ингээд сэрчих юм бол нөгөө чангарсан булчин суларч чадахгүй, нөгөө тарих амарч чадахгүй, ингэснээсээ бодлоод маргааш нь ажлын бүтээмжгүй, ирч хүчгүй ингээд ядарсан сүлжсэн тийм байдалтай ингээд сэрчиж байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ байдал ингээд удаан хугацаагаар хэсэг хугацаагаар одоо 3 сар ч юм уу түүнээс дээш хугацаагаар ингээд үргэлжлээд ирэхээр бидний серотонин, дофамин гэдэг дааврын ялгарл ингээд буурч эхэлдэг. Тэгээд серотонин, дофамин дааврын ялгарл буураад ирэнгүүт биднэрт сэтгэл түгшилт юм уу эсвэл сэтгэл готрол, сэтгэл хямралын байдлууд одоо ажиглагдаж эхэлдэг. Ингээд ирэхээр нөгөө юу ч хиймээргүй болоод ирдэг. Өмнө нь ингээд аягүй гоё хийдэг байсан. Хийгээд ингээд сэтгэл хангалуун мэдрэмж авдаг байсан зүйлээс сэтгэл хангалуун мэдрэмж авах болно. За гэр бүлтэйгээ ингээд цагийг сайхан өнгөрөхөөр аягүй гоё яддаг гэсэн бол гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөмөргүй ганцаараа зүгээр хөвтмээр санагддаг ч гэдэг юм уу те. Ийм одоо сэтгэл хямралын шинжүүд гарч ирдэг. За мөн ийм сөрөг бодлууд дамгаа болж ирдэг. Одоо ингээд өмнө нь ингээд аягүй гоё юм бодож төсөөлж эргээр боддог гэсэн мал илүү ингээд болохгүй байгаа асуудал төр төвлөрөөд эхэлдэг ч гэдэг юм уу. Эсвэл илүү одоо ингээд юу ч хиймээргүй байгаагаасаа болоод илүү өөрийгөө жоохон голгоод эхэлдэг ч гэдэг юм. Ингээд сэтгэл зүйн хувьд бас энэ мэдрэл суйлтал маань нөлөөлөд идэг. Тэгэхээр зөвхөн ядраад байна гэдэг маань ингээл бие сүлдээд ахыг хэлэх биш. Энэ дээр оюуны сүлдэл, биеийн сүлдэл, бие махбодын вегетативын мэдрэлийн өөрчлөлт, за тэгээд дээрэс нь цочрол ихсэлтийн шинжүүд, тэгээд сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд ингээд 5 хүрээнд ерөнхийдөө энэ мэдрэл сүлдэл маань шинж тэмдэг илэрдэг. Олон шинж тэмдгүүд бүрэлдэж нэг ношиг тавих нь шүү дээ. Тэгэнгүүт нөгөө та дураа асуусан бусад одоо тэгвэл стрессээр шалтгаантай юмгээс юугаар ялгаатай? Яг үнэ. Тийм. Тэгэнгүүт энийг айгу хооронд нь ялахгүй байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо магадгүй сэтгэл түгшилтийн эмгээг айдсан эмгээг байлаа гингүүт саяны ярьсан нөгөө түгшээд байгаа мэдрэмж нь илүү түгээмэл давмгаалж илрээд идэх ч гэдэг. Эсвэл одоо нойрны хямрал нь төлхөө байх юм бол энэ нойрны эмгэг рүү орчоод идэх ч гэдэг юм те. За эсвэл нөгөө бие махбодын зовир нь илүү тодоор илрээд нөгөө сүлдэл нь арай бага, бие махбодын зовир нь илүү тодоор илрээд байх юм бол энэ нь бичсэн эмгэг болоод идэх ч гэдэг юм. Даалт ихсэлт ч юм уу, чихрийн шичин ч юм уу, харшлын ургалч гэдэг юм те. За тэгтэл дээрэс нь нөгөө санаа зовнил улигт бодолд амгаалаад байгаа юм бол энэ нь улигт бодлын эмгэг болоод идэх ч юм. Ямар шинж тэмдэг дамгаа илэрч байгаараа бид нар тэр одоо оншийг ялгаж тавьдаг. Мэдрэл сүлдлийн хувьд бол илүү нөгөө цочрол ихсэлтийн шин, сүлдлийн шинжүүд, оюуны болон биеийн сүлдлийн шинжүүд эдгээр нойрны хямрал давхар илрээд байгаа, ойртогчоор илрээд байгаа энэ байдлууд дамгаах юм бол бид нар мэдрэл сүлдэл гэдэг оншийг тавиад байгаа гэсэн. За тэгэхээр сүүлийн үед сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр үйлчлүүлж байгаа яг энэ завсрын эмгэг те стрессний шалтгаан эмгэгээр ингээд эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд яг энэ мэдрэлийн ядаргаа, мэдрэл суйлтал гэдэг оншоор хэр их хүмүүс үйлчлүүлж байна вэ? Яг энэ магадгүй энэ үйлчлүүлж байгаа хүмүүсийн нас тий магадгүй эднэрт нөгөө нэг нөлөөлж байгаа зүйлс таны ажигласнаар юу юу байгаа юм шиг санагддаг байна. Яг практик дээр харахаар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн стрессийн шалтгаан сэтгцэн эмгийн клиник гэдэг ер нь бол 2 үндсэн клиник ажиллаж байгаа. За 33 ортоогоор жилийн одоо 4 үйлрэл 365 хоног нэг өдөр алгасгүйгээр ингээл хүмүүс хэвтэн эмчилүүлж байна л да. Тэгэхээр оншийн хувьд гэх юм бол мэдрэл суйлтал ер нь бол 3-1-ийг эзэлж байгаа гэж хэлж болно. За гэхдээ зөвхөн одоо дагнсан мэдрэл суйлтлаас гадна бас органик шалтгаантай суйлтлын эмгэгүүд гэж бас байгаа. За тэгэхээр органик шалтгаантай гэдэг нь юу гэхээр хоёр дэгчоор гарч байгаа суйлтлын шинжүүд илэрч байгаа гэсэн. Ямар нэгэн анхдагч өвчин гэдэг нь байж байгаа хойноос нь суйлдах
мэдрэлийн ядаргаа нь хойноос нь. Тийм яг үнэ. За тэр дотроо болохоор одоо системийн өвчнүүд ч юм уу те одоо чихрийн шижин ч гэдэг юм артерийн даралт хэсэл ч гэдэг юм эсвэл тархины ямар нэгэн өмнөх гэмтэл авснаас ч үүдэлтэй ч гэдэг юм уу те эсвэл бие махбодын өвчнөөс шалтгаалan хоёр төгчөөр үүсэж байгаа сөлтлийн шинжүүдийг болохоор бид нэр эсвэл цус багталт ч гэдэг юм те энийг бол бид нар органик шалтгаантай сөлтөл гэж байгаа. За органик шалтгаантай сөлтлийн хувьд болохоор ихэвчлэн 50 болон 60-аас дээш насны хүмүүс энэ өвчнөөр онцлогдож эмчлэгдэхэд төлхөө бол яг мэдрэл сөлтөл буюу F48 гэдэг оншоор эмчлүүлж байгаа хүмүүс маань харьцангуй залуу 30-аас 50 насны хүмүүс маань энэ оншоор эмчлүүлэх нь илүү төлхөө байгаа. За тоо баримтын хувьд гэх юм бол түрүүн би хэлсэн нэг тасаг маань 33 ортой ингээ хоёр тасаг ажиллаж байна гэд. Тэгэхээр яг одоо мэдрэл сөлтөл гэдэг оншоор жилдээ гэд бодоход за нэг 300-аас 350 400 орчим хүн бол яг энэ оншоор эмчилгээ хийлгээд одоо явж эмчилүүлж байна тийм. Маш их ачаалалтай байдаг. Ер нь хэвтгэхэд хэцүү гэж ер нь нийтээр ярьдаг шүү. Тийм. Ер нь бол нөгөө нэг байнгын өдөр тутамдаа л ингээл хүмүүс ирж үзүүлж байгаа хүмүүс маань хөвчлэн дандаа хэвтэж эмчилүүлэх сонирхолтой байгаад байдаг. Тэгээд тэр бүх хүмүүсийг одоо хэвтүүлж эмчилүүлэх боломж нөөц нь бага шүү дээ. Тэгэхээр зайлшгүй эмчилгээ шаардлагатай байгаа хүмүүсээ бид нар ингээд нөгөө очирт гэж яриад байгаа тийм. Хэвтүүлэх очиртаа аваад тэгээд тэр хүмүүсийнхаа очир дараалалаар нь ингээд хэвтэ эмчилүүлэл явж байна л да. Тийм. Тэгэхээр зайлшгүй эмчилүүлэх шаардлагатай гэдэг нь яг ямрыг хэлэх бол гэдэг нь бас бодож шүү дээ. Би ямар бол эмчилүүлэх ямар бол эмчилүүлэхгүй байх юм гээд. Тэгэхээр яг түрүүний хэлсэн нэг завсрын байдал дээр байгаад өөрөө одоо амьдралынхаа хөвшлийг те ажил амралтаа зөв зохицуулаад за тэгээ хоолтон дээрээ анхаарад эрүүл зөв хооллоод за мөн тасгал хөдөлгөөн хийгээд те стрессээ тайлаад өөрийнхөө одоо таарах тохирох аргаар өөрийнхөө стрессийг тайлаад ингээд эргээд хэвийн байдал руу орчих боломжтой учраас энэ тохиолдолд бид нар зайлшгүй эмнэлэгдэхтэй байх шаардлага байхгүй. За та дөрөв нэг асуусан нэг асуултанд би хариулахаа мартчих. Шалтгаан нь ихэнх хүмүүс юу байгаад байна гэдгсэн шүү дээ. Тэгэхээр түрүүний нөгөө хэлсэн залуучуудын дунд яагаад мэдрэл сөлтөл их байгаад байна гэхэлэр нөгөө энэ ажил амралтын одоо зохицуулалт гэдэг зүйл байхгүй болчиход байгаа. Ихэнх нь ингээд маш олон цагаар ажиллаж байна. За зарим нь ингээ 2 3 давхар ажил хийж байна те. Яалтчгүй нөгөө мөнгө санхүүгийн байдлаас болоод гэр бүлээ авч явахаас ч болоод ч гэдэг юм уу ингээд ажлын ачаал ихтрүүлээд ингээд амрах хэвээр үед амарч чадахгүй байгаад. Эсвэл ажлын 7 хоногийн 7 өдөр нь ажиллаад байдаг ч гэдэг. Дээрээс нь ээлжийн ажил гэдэг хүмүүс бас байгаа. Шөнийн нөгөө нойргүйгээр ээлжийн ажил гэдэг. Эсвэл нөгөө уурхаад ажилдаг 14 хоног тэнд ажиллаад 14 хоногийн амардаг. Ингэнгүүт нөгөө өдөр тутмын амьдралын хэмнэл алдагдаад ирж байгаа. За тэгээд дээрээс нь оюутнуудын дунд бас ингээд сөлтөл байгаад байдаг. За тэр нь яах вэ гэхээр хит их одоо шөнөөр ингээд хичээл хийдэг ч гэдэг юм те. Нөгөө нойрыг алдаад байна. Энэ байдлууд нь нөгөө сөлтөлт хүрэх шалтгаан болоод байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн гол чухал зүйл маань энэ ажиллаж ах үедээ ажиллаа яг хийгээд амрах үедээ амарч чаддаг байх хэрэгтэй гэсэн. Зөвхөн хүн дээрч биш эн чинь байгалийн бүхэл амьтан одоо тий амрах үедээ амардаг тийм зүй тогтол байгаа шүү дээ. Гэтэл бид нэр тэр амрах цаг нь болчиход байхад амрахгүй байгаа. Гэтэл зарим хүмүүс ажиллаа ингээд хийцээд гэртээ ирчээд байгаа мөртлөө амрахгүй байгаа. Зүгээр хөвтөж байгаа амарч ийн гэж боддог. Орой уцаа үзээд ч юм уу зурагт үзээд ч юм уу 1 цаг 2 цаг 3 цаг хүртэл ингээд зурагт үзэл уцаа үзэл ингээд байгаад. Гэтэл аль хэдийн тэр хүний бие махбод амрах цаг болчиход байхад тэрийг хойшлуулад байгаа юм. Тэгээ өглөө 5 6 цаг 7 цагт босоод ажилд яваад ингээд нойроо хүчээр багсгаад байна гэсэн. Тэгэнгүүт тэр чинь удаан хугацаар явангууд ялтчих нөгөө тарих өөрөө сөлдөж ядарч байгаа. Тэгэхээр ийм шалтгаан байдаг учраас ажил амралтыг зөв зохицуулах гэдэг бол маш чухал. Дээрэс нь тогтмол цагт унтаж тогтмол цагт сэрэх. Энэ нь яагаад чухал гэдэг вэ гэхээр нар буугаад харанхуй олонгод тархинд бид нар мелатонин гэдэг байц ялгардаг тийм. Мелатонин гэдэг байцын ялгарлаар хүн унтаж амарч бүх булчингууд суларч тайвшрах хэрэгтэй. Гэтэл тэр бодис ялгараад нойр хүрээд байгаа мөртлөнгөөсөө гэрэл тусгаад ч гэдэг юм уу ингээд өөрийгөө унтуулахгүй байгаа нь өөрөө тархи амраахгүй л байгаад байна гэсэн. Тэгээд түрүүний хэлсэн нөгөө сулдлаас болоод ингээд нойрны хямрал үүсчингүүд хүн унтчихдгүйгаас болоод бүх бие ингээд сулдаа ядраад. За тэгэхээр энэ нойрыг тогтмол цагт унтаад тогтмол цагт сэрснээрээ тархи өөрөө автоматар яг тэр цагтаа унтах хэвээр энэ цагтаа сэрэх хэвээр гэдэг автомат байдал шилждэг гэсэн. Гэтэл энэ тогтмол биш болохоор хизээ унтах хизээ сэрэх нь тодорхойг болчдөг. Тэгэхээр тархи өөрөө нөгөө одоо унтах хэвээр шүү гэдэг
мелатонин ялгарлал нь буураад ирдэг гэсэн. За энэ бол өөрөө тогтмол цагт унтаж тогтмол цагс ирэх нь ийм ач холбогдолтой. За дээрэс нь хооллолт бас их чухал. За хооллолт яагаад чухал вэ гэхээр бид нар ингээл өдөр болгоно зөвхөн гурил мах ингээл идэл эсвэл яг унтахаас өмнө хоол идэл эсвэл өдөржингөө хоос яваал тий. Ингээд ах юм бол нөгөө бодисын солилцоо алдагдаж эхэлдэг. Бодисын солилцоо алдагдаад эхлэхээрээ бас бидний эд эрхтэнд ингээд нөлөөлж эхэлдэг. Дээрэс нь нойронд нөлөөлнө, сэтгэл зүйд нөлөөлнө. Тэгэхээр яг тогтсон цагтаа бүх нөгөө шин тижээлийг агуулсан хооллолтыг за идчихвэл сайн. Дээрэс нь орой унтахаас өмнө дор хаяж 2 цагийн өмнө хоол идсэн байх юм бол нөгөө бүх хоол боловсруулах үйл ажиллагаа чинь дуусаад унтахад биднэрт бэлтгэгдэж бие махбод маань ингээд тайвшраад бэлтгэгдсэн байдаг. Надад яг ийм бодол төрөөд байдаг байхгүй. Одоо жишээ би ч гэсэн ингээд ээж аавынхаа хүүхэд ингээд надад ингээд гэр бүлээсээ ингээд сурсан юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр монголчуудын маань ингээд хамгийн наацх нь одоо би ингээд нойрон дээр ингээд харж байгаа байхгүй. Бид нар ингээд багтаа ботход хамгийн нөгөө телевизэр 11 цаг дуусаад ингээд унтдаг. Энд чинь ганцхан манай гэр бүл биш, баг монголчууд бүгдөө л тийм байсан баг гэж би боддог байхгүй. Тэнгүүд биднэрт хизээч нөгөө уул нь бол хүний яг эд нойрны үе чинь болохоор орой 21-ээс 22 цагийн хооронд унтах юм бол хүн чанартай нойрс. Тархич өөрөө тийм зохицуулгатай байгаа шүү дээ. Тэнгүүд баг бид нар үндэстэн даяараа ингээд нэг нойрны буруу хөндлөлтэй. Тэнгүүд гэр бүлээрээ одоо ердөөс унтдаггүй. Ингээд хүүхдээ эрт унтуулад гэр бүлээрээ ингээд унтах ёстой гэдэг тэр дэглэм тийм дадал зуршилд магадгүй одоо болтол бид нар суралцааг байгаа юм шиг санагдав тийм. Хүүхдүүд нь 11 12 хүртэл хүүхдийн нойр хүрэхгүй байгаамаа гэдэг ийм үгээр хэлээд хүүхэд унтахгүй болохоор дагаад ээж аав нь унтахгүй ингээ бөөнөр унтахгүй байжснаа нөгөө нэг нойр чи өөрөө юм үйтэй штэ тийм эд нойрны үе сэрх үйтэй гүн нойрны үе гэдэг үйтэй ба тэгэнгүүт нөгөө нэг шин 12 1 болтох болохоор ч нөгөө баг сэргээд бүр хитэ хүчээд ингээ явж чад тэгэнгүүтээ нөгөө сайн унтаж амраагүй хүүхдүүд чи өглөө босохгүй аав ээж нь бас ядарчихсан. Тэгэхээр нөгөө нойр гэдэг бол ердөөсөө багийн ажиллагаа гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр би бол энийг ганцхан нөгөө нэг өөр дээрээ биш бүр яг гэр бүлээрээ бүр яг энэ унтах датал зуршлаа бүр хүүхэд хөгшөдгөө яг ижилхэн болох хэвээр. Яг тийм ингээд нэг татчихасаа гэж яг их боддог шүү дээ. Тэгэх юм бол ядаж нөгөө нэг хамаг ингэж нойр ч өөр тархийг амрааж байгаа хамгийн чухал юм шүү дээ. Тэгэх юм бол ятаад нэг бидний нэг амьдралын хэмнэл хөвшил ядар энэ нөгөө нэг мэдрэл сулдах энэ зовирт арай өртгөн арай дээр байх юм болов гэдэг надад юм бодол өгдөг байхгүй. Тэгээд та түрүү нөгөө нэг юм баланстай байх хэрэгтэй. Нөгөө нэг ажиллах үедээ ажиллаж амрах үедээ амрах хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Тэрийг бас ингээд сүүлд ингээд би нэг юм судалгаа ингээд сэтгэл засал дээр ингээд үзэж байгаа байхгүй. Тэнгүүд хүн ердөөсөө ингээд амьдралынхаа туршид ингээд юу нэг юм тэнцвэрийн загвар гэж тэнцээр санал болгож байгаа байхгүй хүн өөрөө өөртөө гаргах цагтаа байх хэрэгтэй ажил хөдөлмөртөө тий нийгмийн харилцаа энэ дөр болохоор гэр бүл найз нөхөд тий өөр ямар нэгэн харилцаа холбоонуудад тэгээд зорилт ирээдүйдээ гэдэг ингээд ийм магадгүй энэ ингээд дөрвөн талбарыг миний ингээд би өөрийгөө гэж харах юм бол 100% гээ үзэх юм бол би ажилдаа 25% гэр бүлдээ 25, найз нөхдөд 25 тий нөгөө нэг ирээдүйдээ өөрийнхөө ололт амжилт зорилго тэмүүлэл мөрөөдөлтөй 25% өөрийгөө хөгжүүлэхтэй ч тийм. Ингээд нэг юм тэмцэртэй өөрийгөө юм болгонд ингэх юм бол илүү тэр амьдралын тэмцвэртэй байна. Аль талаараа би хөгжинэ тий ад жаргалтай байх юм байна гэж суурь гэж зөвлөсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр яг таны тэр хэлсэн нөгөө амрах үед амрах хэвээр, ажиллах үед ажиллах хэвээр, баярлаж нөгөө нэг хайртай дотны хүмүүстэй цаг гаргах хэвээр тийм. Тэгвэл яг одоо ингээд бидний энэ амьдарч байгаа нийгэм чинь өөрөө ингээд маш их амжилтыг л бидрээс нэхэд л байна л та. Яг тэгэнгүүт тэрэндээ илүү их анхаарал тавиад ажил гэх хит их ажил анхаарчихсан. Нэг мэдсэн чинь хүүхдүүд нь том болчихсон байдаг тий магадгүй гэр бүл хосын харилцаа нь ингээ хүндэрчихсэн байдаг эсвэл бие махбодын хувьд ингээ мутчихсан нөгөө зориод исэн сайн ажиллаж сайхан амьдран магадгүй санхүүгийн эрхчлөөнд орно хүрнэ гэд ингээ бодоо явж исэн юм нь боломжгүй болчих хэмжээнд хүрчихсэн байгаа даа. Тэгэхээр энийг бас их хүмүүсийг мэдээсэй гэж би хүсдэг. Одоо түрүүний хэлсэн ингээд 30-аас ер нь бол нийтлэг неврастийн мэдрэлийн ядаргаанд хүрч байгаа юмс 30-аас 50 нас гэсэн тийм. За тэгвэл энд хүүс бас байна уу? Эрэгтэй юм уу, эмэгтэй?
голцоо. Хэвтэ имжлүүлж байгаа хүмүүсийг харахад бол эмэгтэйчүүд амгаа. За. Тийм. Магадгүй нөгөө нэг ажил хийхээ хажуугаар гэр бүлээ үр хүүхдээ асрах гэдэгтэй холбоотой байж бас болно. Эсвэл эрэгтэйчүүд өөрсдийнхөө зовоорыг энэ зовоор үлрээд байна, би ядраад байна гэдгийг төдийлөн нэг одоо бүр айхтар хүндэртлээ тэгж явахгүй байгаад иж бас магадгүй. Тэгэхээр хүн л юм чинь эрэгтэй эмэгтэй ялгаагүй л ядрах үедээ ядарч байгаа, сулдж байгаа, нойрны хэмэл байгаа. Гэтэл нөгөө эрэгтэй хүмүүс маань нөгөө дандаа л имийг ингээд өөрийгөө хоёрт тавьдаг. Зангаараа магадгүй арай цөөхөн байгаад гэж магадгүй. Ер нь бол 2-1 гэсэн харьцаатай. Эмэгтэйчүүдийн хандлт нь илүү. Тийм, эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдээс 2-3 дахин илүү байгаад байдаг. Магадгүй тэгвэл эмэгтэйчүүд саяын нөгөө нэг та шалтгаанууд хэллээ шүү дээ. Ажил илүү их эмэгтэйчүүд ингээ хариуцлага гүрдэг гэдэг шүү дээ. Сэтгэл зүйн талаас. Одоо ингээл мэдээж та үзэж байгаа, сэтгэл зүйн хийж байгаа тийм. Сэтгэл зүйн талаас энэ ч нөгөө сэтгэл зүйн хэв шинж мэдрэлийн ядаргаагаар өвчлөхөд нөлөөлөх зүйл мөн үү? Тэгвэл мөн бол ямар төрлийн хүмүүс илүү их ингээд мэдрэл сувилталд өртөөд байгаа юм. Психоастеник хүмүүс ер нь бол бас илүү мэдрэл сувилталд өртөх хандлагатай байгаад байдаг. За тэгээд дээрэс нь психоастеник гэдгийг хоёулаа тайлбарлавал ямар хүмүүс гэсэн үг вэ? Ер нь бол нөгөө нэг хэв шинжүүд байгаа шүү дээ. За хүмүүс темперамент гэхэлэр нөгөө нэг меланхолик ч гэдэг юм уу, холерик ч гэдэг юм уу, сангвиник ч гэдэг юм уу те. Энэ темпераментаар бодоод байдаг. Тэрнээс гадна сэтгэл зүйн хэв шинжүүд бас өөр одоо ангиллуудад ингэж ангилагдчихэдэг. Тэгэхээр психоастеник гэдэг нь ер нь бол нэг юм матгууд төвшөмтгийж гэдэг юм уу, одоо суур стрессийг хүлээж авах одоо босго нь нам өгөөд аливаа стресст өртөх магадлал нь өндөртэй хүмүүс, өртөмтгий хүмүүс гэсэн. Аливаа нэг юм мэдрэл цочруул асуудал тий илүү мэдрэмтгий хямрамтгай ингээнээр ярих юм бол тийм. Иймэрхүү хүмүүс маань илүү бас нэг сөлдөлт өртөх магадлал, буюу стресс өртөх магадлал өндөртэй байдаг. Тийм. Тэгэхээр сэтгэл зүйн одоо хийж явах явцад ч гэсэн бас л нөгөө хүүсийн хувьд эмэгтэйчүүд амгаа байгаад байдаг. Эрэгтэй хүмүүс маань илүү нөгөө өөрийгөө илэрхийлэх, ярих те тал дээрээ жоохон дотгошоогоо байгаад байдаг. Эсвэл магадгүй хин нэгэнд ингээд асуудлаа ярина гэдэг маань тэр хүний хувьд нэлээд төвөгтэй асуудал байгаад байдаг юм болов гэж бодоод байдаг. Бүр туйлд нь хурж ижил за надад яг тусламж хэрэгтэй байна гэсэн үедээ л тусламж аваад байгаа юм болов гэж хардаг. Нийтлэг харагдана. За тэгвэл одоо өнөөдрөө хоёулаа ингээд мэдээж энд яг мэдрэл сувилталд өртөхөд хүүс тий тухайн хүний сэтгэл зүйн хэв шинж магадгүй ажил хөдөлмөр гэдэг айгүй олон зүйлс нөлөөлдөг юм байна. За тэгвэл инхээр ч одоо магадгүй би төгшөмтгий төрлийн хүн ухраас л ингээл ядраад идэв би сүлдаад энэ ачаал даадаг хүн биш үү. Би ер нь жоохон муу хүн юм шүү. Чадваргүй хүн биш үү гэж зарим хүн магадгүй бодож магадгүй тий. Тэр бол тийм биш. Яг хөө сэтгэл зүйн хэв шинжийн хувьд арай давмгайн гэж байгаа болохоос ш бусад хэв шинжийн хүмүүс невросценигаар өвдөхгүй гэсэн үг бол биш байхгүй. Энд чинь хүн л юм болохоор бүхэл хүн ялгаагүй хэрвээ одоо нөгөө ачааллаа ихтүүлээд стрессийг удаан хугацаанд авч аваад нойрны хямраад ингээд явах юм бол бас л ялгаагүй сүлтэн. Зүгээр арай давмгаан тэр хэв шинжийн хүн байх хандлагатай байдаг л гэж ялгаатай. Энэ маань өөрөө муу гэсэн үг бол биш. Энэ хэв шинж маань муу гэсэн үг биш. Альва хүний сэтгэл зүйн хэв шинж тэр нь сайн тэр нь муу гэдэг ойлголт ерөөсөө байдаггүй. Зүгээр л тэр онцлог тухайн хүний сэтгэл зүйн хэв шинж л онцлог байхгүй. Тэрнээс одоо меланхолик байх юм бол энэ бол муу хэв шинж ч гэдэг юм уу те. Эсвэл холерик байх юм бол энэ бол бүр ингээд сайн ч гэдэг юм уу. Тийм ойлголт бол байдаггүй. Энэ маань өөрөө тухайн хүний онцлог сэтгэл зүйн хэв шинжийн ялгаа гэсэн л ойлголт байна уу гэхээс биш. Психоастеник ч гэсэндээ ялгаагүй энэ тухайн хүний сэтгэл зүйн хэв шинжийн онцлог ялгаа л гэсэн үг. Тэгээд дээрэс нь хэлэхээр нөгөө нэг дотгошоогоо байх юм бол энэ хүн тэ интроверт хүн дотгошоогоо шиг хандлагатай хүн бол энэ хүн илүү одоо стресс төрөх магадлал өндөртэй гэдэг ч гэсэндээ магадгүй экстраверт хүн ч гэсэндээ ялгаагүй стресс төртдөг, ядардаг, сүлддэг. Тэгэхээр хэв шинжийн хувьд зүгээр арай давмгай арай одоо багал гэж байх болохоос биш огт тэрэнд өртөхгүй, стресс өртөхгүй, сүлдэлт өртөхгүй гэсэн ойлголт. За тэгвэл хоёулаа сая ингээд ер нь бол энэ мэдрэлийн ядаргаанд хинч магадгүй өртөж магадгүй хизээ нэгэн цаг энэ миний амьдрал тохиолдож болох юм байна. Тэгвэл хүүхэд
мэдрэлийн ядаргаанд хүртдэг. Тийм түрүүн та нэг ярьсан те ингээд гэр бүл хүүхдээ унтуулахгүй өөртөө унтахгүй ингээд нойрын хойшлуулад идэг гэх. Тэнгүүд би бас яг энэ талаар ярмаар санагдсан. Хүүхдүүдийг хүмүүс бодохдоо хүүхэд юм чи ядардаггүй гэж боддог. Гэтэл эсэргээрээ хүүхдүүд бүр их ядардаг. Яагаад тэгэхээр одоо ерөнхий боловсролын сургуулийн хичээл ячаал ямар их байдаг гэлээ те. Дээрэс нь орой гэртээ ирээд нөгөө тархиа ажилуулаад байна. Үргэлжлүүлэл хичээл сурч ирчээд үргэлжлүүлээд даалгавраа хийн нөгөө тарих ажиллаалаа тий. Тэгээд дээрэс нь дугуулan секц сонгонд явдаг бол дахиад нөгөө ачаал нэмэгдэнэ. Тэгэхээр хүүхдүүдийн ачаал айгүйх байдаг дээр дахиад нөгөө бүтэн нойроо авч чадахгүй болоод ирэхээр бас л ялгаагүй тарих амарч чадахгүй, бие амарч чадахгүй бас болоод хүүхдүүд мэдрэл сүйтэл өртдөг. Хүүхдүүдийн мэдрэл сүйтэл өртгөөрөө шинж тэмдэгний яаж илэрдэг вэ гэхээр хүүхдүүд би ядраад байна гэж хэлэх нь харьцангуй бага байгаад байдаг. Зүгээр ихэнх нь бийжиж илэрх тохиолдол байгаад байдаг. Бийжин гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр нүдээ завчлаад идэх ч гэдэг юм уу, эсвэл дуу хоолойгоо засаад идэх ч гэдэг юм уу, эсвэл ингээ ханиалгаад идэх ч гэдэг юм уу те. За зарим хүүхдүүд болохоор хумсаа мэрээд идэх ч гэдэг юм уу те. Нөгөө стресс төртөд байгаа хүүхдүүд. За тэгэхээр энэ байдлыг болохоор эцэг эхчүүд юу гэж хардаг вэ гэхээр энэ ядраа дагахс болоод ингээд энэ гэж бодохгүйгээр эсэргээрээ энэ одоо ямар нэгэн биеийн өвчин байна л гэж хараад байдаг. Мэдрэлийн өвчин байна гэж хараад байдаг. Дээрэс нь хүүхдүүдийг бас чичрамтгай болдог. Их уур бухимдалтай болдог. Тэрийг илэрхийлж байгаа байдал нь ямархан уйлаад байдаг ч гэдэг юм уу те. Их хөдөлгөөнтэй болоод гэж загнуулаад байдаг шүү дээ. Эсвэл зарим хүүхдүүд одоо өсвөр насны хүүхдүүд ч гэдэг юм ингээл хөвтэйл, унтаал те ингээд байгаа байдлыг нь болохоор өстө нэрээ залхуураад байна гэж ойлгодог ч гэдэг юм уу. Гэтэл тэр хүүхдүүдийн цаана бас л ялгаагүй нөгөө сөлдөл, мэдрэл сөлдөл явагдаад байдаг. Тэгэхээр хүүхдтэр тэгвэл бид нар эмчилгээ их шаардлагатай юу гэж үзэн тэ. Тэгэхээр яг одоо нөгөө нүдэн завчлаад байгаа, дуу хоолойгоо засаад байгаа, эсвэл хумсаа мэрээд байгаа, эсвэл одоо бүр ингээд хит одоо цочромтгой болоод байгаа, хөдөлгөөн ихтэй болоод байгаа. Энэ байдал нь нойрын сайн хангалттай ахуулсан ч гэсэндээ, за хангалттай хоол хичээл өгсөн ч гэсэндээ, амралтын сайн амрааж өгсөн ч гэсэндээ засрахгүй хаадах юм бол бид нэр давхар эмийн эмчилгээ болон сэтгэл зүйн эмчилгээтэй хавсарч эмчилгээнд явуулах шаардлагатай болдог. Яг ингээд нөгөө түрүүний хэлсэн 9-өөс 10 цагийн хооронд унтаад хангалттай 8 цагийн нойрыг за хүүхдүүдийн хувьд насны хувьд нойр нь бас арай илүү хэрэгцээ байгаад байдаг. Магадгүй бага насны хүүхдүүд бол нэг 10-аас 12 цагийн нойр нэг 3 нас хүртэлтэй. Гэтэл нэг сургуулийн насны хүүхдүүд бол нэг 8-аас 10 цагийн нойрны хэрэгцээ байгаад байдаг. Тэр энэ нойрыг бүтэн ахуулаад за тэгээ хангалттай хоол хичээл өгөөд хангалттай амраагаад ингээд энэ байдал засраад эргээд тавьшраад хэвэн байдалд орох юм бол заавал бид нар эмийн эмчилгээ хийх шаардлагагүй болдог. Тэр хүүхдтэр ч гэсэндээ ер нь бол сөлтөл байдаг. Тэгээ эцэг эхчүүд нөгөө хүүхдийг орой унтахгүй байхад нь те гэрлээ унтраагаагүй ээжж манай хүүхд унтахгүй байгаад байна. Эсвэл зургатаа унтраагаагүй ээжж манай хүүхд унтахгүй байна гэж яриад байдаг. Гэтэл бидний тархич нөгөө бүх зүйл ингээд гэрэл унтраад нар байхгүй бол харанхуй болоход мелатонин ялгараад унтах тохио өгдөг гэж яриад байгаа шүү дээ. Унтах цаг болчлоо гэдэг мэдээд байгаа. Мэдэх гээд байгаа байхгүй. Гэтэл нөгөө гэрэл унтрааг байгаад байдаг, зураг тасаад байдаг. Тэнд хүүхэд магадгүй эсвэл тоглоод байдаг те. Орондоо ороогүй байдаг. Тэгтэл унтахын хүлээгээл ингээд суугаад ах юм бол энэ маань өөрөө дахиад хойшлол авахгүй. Тэгэхээр яг л 9 цаг гэхэд бид нар бүгдээрээ эцэг их нь өөртөө тэндээ ингээд зургтаа үзэж мөртлөө хүүхд өрөөнд нь оролд. За унтгийн хаалгыг хаах биш. Бүгдээрээ орондоо ороод гэрлээ унтраагаад болвол ингээд жоохон гэрэлтэй авах юм бол бүр харанхуй орчныг бүрдүүлээд ингээд унтахтаа бэлдээд унтдаг болох юм бол хүүхэд яг тогтмол цагт унтаад тогтмол цаг сэрээс сурчдаг. Тэгээд нөгөө сөлтөлт өртөх магадлал нь буурна. Багасна гэсэн. Хүүхдийн одоо энэ олон нөр мэдрэлийг бас ингээ амраах гэдэг юм сая хэлсэн шүү дээ. За тэгвэл хүүхэд юунд их амардаг вэ? Мэдээж унтах, хооллох бол ингээд хэрэгтэй юм байна. Амрах гэдэг дээр. Тоглож байгаа үедээ бас хүүхдийн тархийг амарч идэг. Ягаад тэгэхээр одоо хичээл хийж байгаа үед болохоор зүгээр хичээл хийж байгаа юм шиг боловч бид хүүхдүүдийн тархи аягүй ажиллаж идэг. Насан туршгүй ч гэсэн ялгаагүй зүгээр өдөржингөө сууж ичи те юунда ядардیں гэж хэлдэг байхгүй нэг оюуны ачаал хийдэг хүмүүсийг гэтэл биеэрээ хөдлөөгөө мөртлөнгөөсөө хүмүүс болохоор ингээл амар их ачаалтай ажиллаад байгаа биеийн хөдөлгөөнийг болохоор ачаал гэж үзээд байдаг мөртлөө оюуны ачаалыг ачаал гэж үздэг. Гэтэл өдөржингөө одоо ингээд тарих ажиллаад байгаа нь өөрөө
тэр бас л ялгаагүй оюун одоо мэдрэлт ачаал өгч байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд ч гэсэн ялгаагүй олон цагаар ингээд хичээл хийн үзнэ гэдэг бол оюуны ачаал гэдэг. Тэгэхээр тэр ачааллыг одоо зүгээр ингээд юм үзэх ч гэдэг юм одоо ингээд байхаас илүүтэйгээр тоглож байгаа үед өөрөө хүүхэд анхаарал нь шал өөр газар байж идэг тарих амарч идэг. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ хамт тоглоо гэдэг маань өөрөө давхар бас анхаарлыг өөртөө шинжилжүүлэхээс гадна стрессийг бууруулж идэг бас арга багтдаг. Хүүхдийн хувьд тэр ачаал маань бас тодорхой хэмжээний стресс үүсгэж идэг. Тэгээ нөө стресс гэдэг маань өөрөө юу вэ гэхээр бас дахиад аягүй их юм ярих болно л доо. Тэгэхээр ээж авуудад өөр юм тоглох бол нэг юм байна. Өшөө өөр типүүд байна уу танд? За өөр олон санаанууд бид нар ингээл маш олон ингээ мэдээллийн сувгаас ингээл зөв бурууг нь ялахгүйгээр ингээл за хүүхдэд тэр нь хүүхдэд сайн байдаг энэ витамин сайн ч гэдэг юм уу те гэдэг их олон юмнууд ингээд хилээд идэг штеп. Тэгэхээр магадгүй амьдрал дээр ингээд энгийнээр хэрэгжүүлээд дадуулчих зуршил дадлууд юу гэж болох вэ? За түрүүний яг нөө нойр бол нэг зүйл за тоглох гэдэг маань бас нэг байж болох арга. За тэгэнгүүт хүүхдүүдийн нөгөө ачааллаас гадна стресс үүсгээд байгаа тэр хүчин зүйл нь юу гэдэг гэхлээр гэр бүлийн харилцаа байгаад байдаг. Эцэг эхийн хүүхдтэй харилцаа байгаад байдаг. Тэгэнгүүтээ нөгөө нэм төлөвлөгөөгүй ажлууд гэх юм уу хүүхдэд одоо оноогоод идэг одоо гинт байжснаа чи энийгээ хийсэнгүү гэдэг ч гэдэг юм эсвэл энийг ингээд хизээ хийчирээ ч гэдэг юм ингээд тодорхойгүй зүйл хүүхдэд даалгах нь өөрөө хүүхдүүдээс ингээд ачаал үүсэдэг. Бас дээрэс нь шүүмжлэх гэдэг байдал одоо хүүхдүүдийг те хичээлээ хийж чадахгүй байгаад байна эсвэл хийж яхад нь одоо болохгүй байгаад байна чи удаан хийлээ ч гэдэг юм уу эсвэл хийхгүй байна эсвэл одоо ингээд нэг юм ямар нэгэн байдлаар тухайн хүүхдийг шүүмжлэх эсвэл огт тоохгүй байх тэр хүүхдэд ингээд анхаарал хандуулахгүй байх цаг гаргахгүй байх хайраа илэрхийлэхгүй байх те энэ байдлууд нь хүүхдүүдэд бас стресс үүсгэж байна. Энэ стресс гэдэг маань өөрөө нөө төрний хэлсэн сүлжээг үүсгэж байгаа бас нэг шалтгаан болоод байгаа байхгүй. Яг ингээ хүмүүсийн дунд ингээ нийтлэг яг яриа байдаг. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр шар хадны эмнэлэг дээр очиод мэдрэлийн ядаргааны тасагт хэвтэх юм бол би маш сайжирдаг гэдэг юм бүр амнаас амд амтсан хүмүүст ингээд бүр яригддаг яриа байдаг шүү дээ. Хүн болгоо мэддэг. Яг танай эмчилгээний онцлог юу байдгийг яг ямар онцлогтой эмчилгээнүүд хийгддэг учраас эдгээр хүмүүсийн сэтгэл санаа юм сэтгэл ханамжтай тий байгаад байдгийг. Онцлог нь юу байдаг вэ? За би түрүү нөгөө ярьж байхдаа одоо яг завсрын байдал дээр байхдаа түрүүний хэлсэн дадал зуршлаа өөрчлөх юм бол эрүүл байдал руу шилжих боломжтой. Энэ байдал удаан хугацаанд үргэлжлээд ингээд дадлаа өөрчилсөн ч гэсэндээ засрахгүй байгаад ингээд шинж тэмдэг улам нэмэгдээд байгаа юм бол бид нар одоо эмчилгээ хийх шаардлагатай болдог гэдгсэн шүү дээ. Тэгэхээр ямар эмчилгээ үр дүнтэй байдаг вэ? Түрүүн би ойлголоо шалтгаанууд руу илүү чиглэж ярьсан гэсэн үг. Одоо ийм шалтгаан байгаа учраас энэ шалтгаануудаа арилгах юм бол энэ байдал засарна гэд. Тэгвэл манай дээр болохоор зүгээр их хвчлийн шинж тэмдгийг эмчилгээ хийж байгаа байхгүй. Шинж тэмдгийн гэдэг нь юу гэхээр нойр хямарсан магадах юм бол бид нойрыг засах буюу одоо транквилизатор одоо булчин суллах те стресс тайлах энэ эмийн эмчилгээг хийхээс гадна нөгөө нэг одоо хүмүүс яриад байдаг тусал тариа витамин эмчилгээ тархины зүс ангам сайжруулах те зүрхний үйл ажиллагаа дэмжих энэ эмчилгээнүүдийг тухайн шинж тэмдэг илэрч байгаа байдалд нь тохируулан хэрэглэдэг гэсэн үг. За дээрэс нь физик эмчилгээ буюу нөгөө чангарсан булчингууд байгаа те тэр чангарсан булчингуудыг суллах тэр эмчилгээнүүдийг бас давхар хийж өгч байна. Тэгэхээр энэ маань өөрөө юм хавсарсан эмчилгээ болж таарж байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө стресстэй холбоотой үүсэж байгаа учраас сэтгэл зүйн эмчилгээ. Ингээд эмийн эмчилгээ дээрэс нь одоо химийн гэж яриад байдаг одоо ийм тариа тий байгаад байна. Дээрээс нь физик эмчилгээ, дээрээс нь сэтгэл зүйн гэдэг ингээд багцаараа эмчилгээ хийгддэг гэсэн. Тийм учраас одоо эмийн эмчилгээ магадгүй нөгөө нэг нойр эдгээр маань эмийн эмчилгээгээр сайхан засарч чар нөгөө нь сайхан тайвшраад нөгөө чангарсан булчингууд сулраад ирнэ. За сэтгэл зүйн эмчилгээгээр нөгөө үүсэж байгаа стрессийг ингээд хүчлийг бууруулчихна. Дээрээс нь шинж тэмдэг бие махбодод илрээд байгаа одоо толгой өвдөлт байгаад байна тий. Хүзүү өгшөөд байна, ууц нуруугаар өвдөд байна, зүрх дэлсээд байна.
гэдэг байгаа даралт ихсээд байна гэдэг байгаа энэ зүйлүүдийг бид нар одоо эмийн эмчилгээгээр давхар шинж тэмдгийг бууруулах эмчилгээ хийгээд ирэхлээр өөрт байгаа зовиорууд багасаад ирнэ. Дээрээс нь нойроо бутан аваад ирэхлээр нөгөө булчингуус сулраад ирэхээр амарсан мэдрэмж авч чаддаг болоод ирнэ. Ингээд нөгөө хүний маань зовиорууд багасаад ирэхлээр тэр хүн дээр эргээд хэвэн байдал руу орж байгаа мэдрэмж төрж байгаа. Мэдрэмж. Сайхан яг ингээд одоо надад ингээд тулгамдаад байгаа зовиорууд арилчиж гин тий хүчтэл буурчиж гин тэгээд хар чин тухайн унд чи ингээд бие махбод сайжраад таата мэдрэмж авч шүү дээ. Аха. Тэгэхээр би сэтгэл мэдрэлийн ядаргаан дээр болохоор яг үндсэн эмчилгээ мэдээ сэтгэл засал орж байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл заслын эмчилгээний онцлог яагаад энэ сэтгэл засал эмчилгээ чи хэрэгтэй байгаад байгаа. Яг нөгөө түрүү үүсэж байгаа шалтгаан маань стресс гэж хэлсэн шүү дээ. Хүмүүс болохоор ингээ магадгүй дандаа л нэг тэр нэг хийж байгаа юм тариа физик эмчилгээнд л их сайхан болчдөг гэж ерөнхийдөө ойлгодог шүү дээ. Энийг бүр цогцоороо тэр сэтгэл засалч гэсэн орж ирээд эн чинь үндсэн асуудал шийдэгдээд гэд ингээд тэгээд сайжирж байгаа гэдгийг магадгүй зарим нэг маань анзаарахгүй явчихдаг. Им шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр сэтгэл заслын эмчилгээ яагаад миний энэ мэдрэлийн ядаргааг сайжруулад байгаа. Миний мэдрэлийн энэ сүлдлийг тий тасаад байгаа. Тий нөгөө үндсэн шалтгааны маань нэг маань өөрөө нөгөө стресс байгаад байгаа шүү дээ. Удаан хугацаанд ингээд хоригдлогдсон стресс хийж болно. Эсвэл богино хугацаанд хүчтэй өсөж байгаа стресс байж болно. Тэгэнгүүт энэ стрессээр шалтгаалаад үүсээд байгаа учраас тэр шалтгааны эсрэг эмчилгээ маань өөрөө тэр стрессийн хүчлийг бууруулах буюу сэтгэл заслын эмчилгээ болж таарат. Стресс өөрөө удаан хугацаанд үргэлжлээд ирэхлээр бие махбодод бас сүлдлийн шинжийг яаж үзүүлээд байна гэхлээр түрүүний ярьсан нөгөө вегетативын мэдрэлийн тогтолцоог байнга цочроогоод иддэг. Вегетативын мэдрэлийн тогтолцоо байнга цочроод ирэхээрээ дахиад нөгөө нэг нойрны хямралыг үүсгэн, булчингийн чангарлыг үүсгэн. Тэгэхээр сэтгэл засал маань өөрөө тэр үүсгээд байгаа стресс яг гол нь юунда байна гэдэг тэр одоо зүйлийг хайна гэсэн үг. Хайгаад олоод тэр дээр нь засал яваад ирэхлээрээ тэр нөгөө вегетативын мэдрэлд үүсгээд байгаа тэр цочрлын хэмжээ буурч байгаа гэсэн. Нөгөө юм чинь уучраа болоод байна тий. Би хит их ажиллаад байгаа юм уу? Эсвэл одоо яг миний одоо анхаарах юм чинь энэ нөгөө нэг ажил юм уу? Гэр бүл юм уу тий? Асуудал олж хараад ингээд тухайн асуудал дээр ажиллах боломж гарч ирж байгаа гэсэн. Дээрээс нь зөвхөн одоо ганцаарчлсан сэтгэл зүйн гэхээс гадна бүлийн сэтгэл зүйн одоо төрлүүд бас явагддаг. Тэр дундаа танин мэдхүйн сургалтай байна тий. Энэ сүлдэл юунаас үсээд байгаа стресс гэдэг маань юу гэлээд байгаа нойр яхаараа хямраад байгаа гэдэг тэр зүйлийг хүн мэдгүйгээсээ болоод ингээ аюух төрөлтөд байдаг. Тэгээ мэдээд авчаараа тэрний заслын аргаа мэдээд авчаараа тэрийг хэрэгжүүлж эхэлдэг гэсэн. За дээрэс нь булчин судлах амьсгалын дасгалууд бас хийгддэг. Мөн тайвшруулах булчин судлах дасгалууд бас ингээд бүлгийн сэтгэл заслаар хийгддэг. Энэ маань өөрөө бас л ялгаагүй нөгөө тайвшруулахаас гадна стрессийг бууруулдаг, булчинг сулуулж өгдөг. Тэгснээрээ нөгөө зовиорууд бас багасдаг. Хүмүүс яг ингээд нэг юм амар ингээд нэг юм сэтгэл санаа таагүй ингээд ядарч сүлдчихсэн байгаа үедээ би ямар дасгал хийх үү? Яаж тайвшрах уу? Яаж өөрийгөө амраах уу? гэд энгийн ингээд дасгал та санал болгохыг гэвэл ямар дасгал санал болгох вэ? Энгийн хийж болохоор дасгал гэх юм бол за яг төрний нөгөө стресс тайлах аргууд дээр гэх юм бол хүн болгон өөр өөрийн гэсэн стресс тайлах арга харьцаа адилгүй л те. Зөв ерөнхий ойлголтоор гэх юм бол мэдээж хэрэг дасгал хөдөлгөөн бол залжгүй орж ирнэ. Энэ маань өөрөө дасгал хөдөлгөөн хийснээрээ нөгөө чангарсан булчинг суулж өгч идэг учраас тухайн хүнд хоримтлагдаад байгаа стрессийн хүчлийг бас бууруулж өгч идэг. За магадгүй фитнес хийж болно, йогч хийж болно, бясалгалж хийж болно, ууланд алхах хийж болно, бүжиглэгч хийж болно те. Биеийн одоо булчингийн хөдөлгөөнөөр гарч байгаа сүний хүчлийн ялгарлаар тухайн стрессийн хүч одоо төвшин дааврын тэнцвэртэй байдал зохицуулагдчих гэдэг. Түүнээс гадна хөдөлгөөн хийхгүйгээр бас хийж болдог дасгалууд байгаа. Энэ маань өөрөө амьсгалын дасгал хамгийн энгийн гэх юм бол зүгээр бид нар ингээд энгийн өдөр сууж ахтаа хэвтэж ахтаа унтахаас өмнө ч юм уу те өглөө ч юм уу хийх боломжтой. 3 секунд гүнзгий амьсгал аваад 3 секунд өгчээд 3 секунд гаргах. Гэхдээ энэ маань хөвлөгээр амьсгалах дасгал гэдэг. Бид нэр ихэнхдээ эмэгтэй хүмүүс бол цээжний амьсгалтай байгаад байдаг. Эрчүүд голцоо хөвлийн амьсгалтай байгаад байдаг. Тэгэхээр цээжний амьсгал гэхэлэр та магадгүй амьсгалаад үзэх юм бол бид нар цээж төвийгөөд буцаагаад бууж байгаа. Энэ бол цээжний амьсгал. Хөвлийн амьсгал гэхээр бид нар хамраараа гүнзгий амьсгал авахд бид нэр хөвлийн рүү агаар орж байгаа. Хөвлийн төмбийгөөд за эргээд амьсгал гаргахад хөвлийн хотоож байгаа. Энэ бол хөвлийн амьсгал гэж үзэж байгаа.
Тэгэхээр хөвлийгээрээ гүнзгий амьсгал аваад төгжээд буцаад гарах маань өөрөө нөгөө булчингийн сулралт илүү сайн байгааддаг. Цээжний амьсгалаас илүүтэйгээр илүү гүнзгий амьсгал авагддаг. Илүү булчин суларч тайвширдаг. За тэгээ дээрэс нь тайвшруулах булчин сулрах тасгалууд ер нь бол янз янз байдаг л да. Тэр дунд өөрийгөө ятгах өөрөөс гаралтай тасгал гэж байгаа. Магадгүй та бүхэн одоо ингээд те энэ тасгалыг яаж хийх вэ гэдгийг мэдэхгүй байгаа юм бол YouTube дээр маш олон булчин сулрах тасгалууд байдаг. Тэрний нэг нь би бол зөвлөгтөө тэр нөгөө өөрөөс гаралтай тасгал, өөрийгөө удирдах тасгал гэдэг нэртэй Эрдэнэтр гэстэл цэцэлжийн ховсныг гэдэг нэртэй тэр бичлэг байгаад байдаг. Auto training therapy гэдэг тасгалыг одоо яг нөгөө нэг дагаж хийхэд бэлэн байдлаар нь ингээд уншаад өгсөн байгаа. Тэрийг сонсоод дагаж хийгээд гар хөлийнхөө булчин суллаад, халуун аргуулад тэгээд давхар өөртөө ингээд өөр байдлаар ятгалах хийх боломжтой тийм тасгал бас байдаг. Яг тэгэхээр сонирхолтой сайхан мэдээлэл өгж байгаа юмчтай баярлалаа. Магадгүй танд хүмүүст ингээд санаа болгоод хэлчихье гэж бодож байдаг зүйл миний асуугаагүй зүйл магадгүй байж магадгүй тийм зүйл байна. За ер нь бол нөгөө стрессээс шалтгаалж үүсээд байгаа өвчнүүдийн хүмүүс энэ бол стресстэй холбоотой юм а гэж одоо манайд очиж үзүүлэх юм эсвэл сэтгцэн эмчд үзүүлэх тохиолдол харьцангуй бага байгаад байдаг. Хөвчлэн дотрийн эмчд очиж үзүүлээд байдаг. Тэр нь болохоор нөгөө даралтан нэгсээ зүрхэн дэлсээ тахлаар дотрийн эмч рүү очиод те миний зүрх болохгүй болчоод байна. Эсвэл толгой аягүй хүчтэй өвдөд тахлаар чих шуугаад тахлаар чих амар олон эмчд эсвэл мэдрэлийн эмчд очиж үзүүлэх тохиолдлууд их байгаад байдаг. За тэгэхээр магадгүй тэнд очиод ингээ үзүүлэхлээр ямар ч өвчин гарахгүй байгааддаг. Биеийн тал ямар ч өвчин байхгүй байгаадахад ингээд сэтгцэн эмнэлэг рүү яв гэдэг зөвлөгөө өгдөг байхгүй. Зарим эмчнэр өгөн, зарим эмчнэр зүгээр тэнд ямар өвчин байхгүй байна гэж гаргацдаг. Тэнгүүд нөгөө хүн маань бүр гайхаад одоо надад өвчин байхгүй хаа зөөр ялтчгүй илрээд байдаг. Өөрөө мэдрээд байдаг тийм байгаа шүү дээ. Толгой нь өвдөд. Тэгэхээр ингээд яахаа мэдэхгүй болчиход байдаг. Тэгэхээр бүх хүн одоо шараад нэмлэг рүү ч юм уу те зэрүүл мэндийн үндэсний төв рүү очих ёстой юу гэвэл бас үгүй. Саяны одоо илрээд байгаа шинж тэмдгүүдийг мэдэж авснараа та өөртөө ажиллаад энэ байдлаас гарах боломжтой учраас би ядарсан юм байна гэд тэнд очиж шивтэх гэдэг ойлголтоос илүүтэйгээр та өөрийнхөө түрүүний хэлсэн амьдралын хөвшлийг өөрчлөөд өөртөө нэлээд сайн ажиллаад ингээд тогтмол цагтаа унтаа тогтмол цагтаа сэрээд бүтэн нойроо аваад өөрийнхөө стрессийг зөв тайлаад дасгал хөдөлгөөн хийгээд ингээд явах юм бол танд илрээд байгаа завирууд буурах боломжтой байдаг шүү гэдгийг хэлмээр санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс ингээл энэ тэнд имлэгээр явж байгаа л нэг бол манай ах руу ирнэ, нэг бол ингээд одоо энэ мэдээллийг авчаад би чи ядраад байгаа юм байна штэ гингүүтэй. За тэгвэл тэр нэг ядрааны тасагтчаад нэг эвтээ дэмжлүүлчихье та гэдэг ийм бодол төрж магадгүй. Тэгэхээр тэрнээсээ эмчилгээ хийлгэх, эм тариа хийлгэх гэхээсээ урьдчилаад нөгөө үүсээд байгаа шалтгаантайгаа ажиллаад үзээрэй. Эм тариа бол зөвхөн тухайн үеийнхэн шинж тэмдгийг л тардаг болохоос биш үндсэн шалтгааныг эмчилдэг зүйл биш аахгүй юу. Тухайн үедээ яг нэг ингээд хэсэг гайгүй болоод булчин сулраал те таал ингээд сайхан болж байгаа юм шиг боловч эргээд нөгөө шалтгаан нь үргэлжлээл ах юм бол энэ завируудаас ялгаагүй дахиад эргээд гараад ирдэг. Тэнгүүд хүмүүс болохоор ингээд за тэр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн ядрааны тасагтал хэвтчих юм бол жилдээ нэг удаа хэвтчих юм бол аюу гай болчдөг гэж хэлээ гэж ярьдаг. Энэ маань өөрөө таны үндсэн шалтгаан арилахгүй байгаа даа л гэсэн үг. Тийм. Тэгэхээр шалтгаан руугаа илүү чиглэсэн өөрөө шалтгааллах зүйлээ илүү төлхөө хийгээсэй. Эм тарианда одоо тий Японд тусалдаа чухал биш тий. Тэр саримсны хандтаа чухал биш аахгүй. Тэр бол зөвхөн төр зургийн одоо нэг хэдхэн хоногийн үйлчлэгээний л юм байгааддаг. За сонирхолтой мэдээлэл хуваалцсан Баярмаа эмчтэй баярлалаа.